За ингээд хамтагаа үзэгчдээ нөрөө мэндийг хүргэе. Айгу одоо та бүхэндээ Edis rank week 4 хүрэх гэж байна. Тэгээд нэгсэндээ энэ бэм маань эхлээд ингээд 1 сарын хугацаа өнгөрлөө. Тэгээд өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө юу болж өнгөрөв? Өнгөрсөн 7 хоногт Edis ямар нэгэн байдлаар базаагаа хийгээгүй. Тэгэхээр бас Edis rank-а та бүхэн үзээд ямар ч сан базаагаа ерөнхийд нь сонсч нь биз. Ямар ч сан багуу дээр статистик мэдээллүүдийг хүргэдэг. Тэгээд бас rank маань бас хідээр агсан байна, хідээр хойшоо ухарсан байна ч гэх юм уу. Иймэрхүү мэдээлэл өгөөд явдаг байгаа. Ингээд бүгдээрээ ранк руугаа week 4-лүүгээ орцгоё. За мэдээж адгийн байрнаас эхэлдэг байгаа. Адгийн байранд адгийн баг хэвэндээ байна. Энэ бол Washington Wizards. За Malcolm Brogdon гэдэг тоглогч байгаа юм биш нэрээ. Талбайд эргэж ирлээ. Сэлгэнээс тоглосон, 22 минут тоглосон. Field goal амжилттай болгоогүй. За ер нь бол Washington Wizards өнгөрсөн 7 хоногт бол 4 тоглож бүгдд нь хожигдсон байгаа. Энэ 7 хоногийн хувьд бол Нью-Йорк, Бостон, Индиана гэдэг чанга багуудтай ер нь бол амжилттай унж гинөө. Өстой маш амжилттайгаар одоо флагийн төлөө унж гин. За стартers буюу одоо гарааны 5 тул хамтдаа нөгөө тоглосон 75 минутанд хасах 35.2 оноотой 100 позишн үржүүлэх юм бол тийм ийм аим шиг юм үзүүлэлттэй байна. Тэгээ арын хамгаалагчд, уртлын хамгаалагчд болох Пүүл болон Боб 2 199 минут хамтдаа талбайд байхад баг нь 94.1 оноог л авдаг байх нь. Тэр яг зөв өрсөлдөй гайгүй болыг бол одоо Брогдон гараанд мараад гарч марж ирлэх хэвээр болоо та. Энэ бол аимшигтай муу үзүүл. Тэгтээ хэлээд байгаа ш Washington-ы хувьд энэ сайн үзүүлэлтэй гэд сайхан унжинда. За 29 дугаар өрөнд 28-аас 1 байр ухарж орж иж байгаа Utah Jazz бичигдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт ганцхан хоцсон. Гэхдээ хожихдоо Халас Мавериксийн талбайд хожсон шүү дээ. Тэр Кларксны дамжуулалтыг харсан уу? Лукагийн хамгаалтыг харсан уу? Юу болсон бэ тэр одоо? Маргааш ярина энэ талаар. За энэ 7 хоногт бол тэд Lakers, Spurs, Knicks гэсэн багуудтай тоглох юм байна. Хоёр нь аялан тоглолт байна. За Collins нөгөө 4 тоглолтод гараанд гарч тоглосон. 21.5 хоног дунжилж байгаа энэ үзүүлэлтээр бол бага тэргүүлж байгаа. Энд ч одоо Лаури Маркканены баг болох байсан чинь энэ нөхрийн баг бол хэлж нөө буцаад би бүр ойлгохоо байлаа. Азея Колер гэдэг одоо Брони Джеймстэй хамт USC-д NC-д нөгөө тоглож ирсэн залуу талбайд гарч ирсэн. 20.7 минутыг одоо өнгөрсөн 7 хоногт ямар ч сан нөгөө дунджаар талбайд өнгөрүүллээ. Гэхдээ энэ багийн хамгаалагчдын бүрэлдэхүүн бол хамгаалалт маш муутай. George Sexton, Clarkson 3 талбай дээр хамт байхад өрсөлдөгч баг нь дунджаар 123.9 хоног авдаг. Ийм аимшигтай үзүүлэлттэй байна. Тэгэхээр өөрчлөлтийг хийх ёстой л харагдаж байна. За ранкийн 27 дугаар өрөнд Raptors 1 байр ухарж орж ирж байна. Өнгөрсөн 7 хоногт тэд нэг ч тоглолтод хожоогүй. Detroit Pistons-тай сайн үзсэн, Boston Celtics-тэй overtime гаргаад үзсэн. Тэр тоглолтод бол Boston хоцсон, Jason Tatum buzzer хийсэн. Гэхдээ Jason Tatum-ийн buzzer бол явалт байсан гэдэг NBA-гийн зүгээс бол хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр Raptors-ийн хувьд бол маш харамсалтай. Энэ улиралд бол clutch games те 1-6 гэсэн муу амжилттай байна. За RJ Barrett бол clutch үед 26 довтолж 8-ын нэг л амжилттай болгосон. Энэ нь бол одоо бүх тоглогчдод бол 2-т орох муу үзүүлэлт юм байна. Муугаас 2-т орох. Free throw-гийн харалтаа 16-аас 7-ыг алталсан биш. Бас л 2-т орох муу үзүүлэлт. RJ Barrett уул нь хичээгээ сайн тоглоод байгаа юм. Ялагч биш юм аа үнэхээр. За дараагийн баг бол New Orleans Pelicans-ийг би бүр хоош нь нэлээд олон байр ухраачлаа. Тэгээ ухраахаас өөр арга байсангүй. Одоо ямар ч бэртлэгэмтлийн асуудал энэ багийг бол бүр баллаж байгаа. Энэ үлрэлийг нь тэр чигт нь баллаж байгаа. Яг сайн мэдээ байна. Trey Murphy эргэж ирсэн. Муу мэдээ байна. Trey Murphy шидэлтэй авчираагүй мартцсан байна. 22 долларын шидэлтийг гүйцэтгэж 6-х нэг нь амжилттай болгосон. Өнгөрсөн 7 хоногт тэд ганцхан хоцсон. 3 хожигдсон. Энэ 7 хоногийн хувьд бол тэд Dallas, Cleveland, Golden State гэдэг 3 багийн эсрэг бас хожигдлууд харагдчихлаа байна да. Ingram-ийн хувьд энэ үлрэлт бол маш өндөр одоо usage rate-тэй байгаа. Нэгсэндээ довтлохонд оролцож бөмбөг эзэмшиж байгаа. Мэдээж энэ чинь бэрхтэлтэй л холбоотой. 31.5% гэдэг бол. За өрсөлдөгчдөө гэхдээ нөрөө чөлөө шидэлт олгодог тоогоор бол хамгийн сайн баг гэсэн үг. Нэгсэндээ алдаа гаргадаггүй юм уу? Өрсөлдөгч баг нь 20.1 удаа чөлөө шидэлтийг нэг тоглолтод нөрөө дунджаар гүйцэтгэж байгаа гэсэн ийм яг зүгээр сайн үзүүлэлт байна гэж хэлж болж байна.
За дараагийнх 26 дугаар үеийн Шарлот Хорнетс баг нэг байр ухарж орж ирлээ. Өнгөрсөн 7 хоногт тэд нэг хожиж, хоёр хожигдсон. За Milwaukee Bucks дээр бол одоо нэг онооны илүүтэйгээр Yoндорч хоцсон гэх юм уу да. Тэгээд Cleveland-тай бол яг өрсөлдөөнийг бол сайн үзүүлсэн. Гэхдээ төгсгөл хийж бол чадаагүй. Энэ 7 хоногт тэд Brooklyn, Detroit, Milwaukee гэсэн багуудтай тоглох юм байна. За Diabate гэж энэ залуу бол одоо Шарлот ч нөр төвийн тоглогчдын бэртлийн асуудалтай байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ залуу нөр 4 тоглолтод дараалж 10 нэмэх ребаунд авлаа. Offensive rebound-ыг бүр 10 удаа нэг тоглолтод авлаа. Тэгээд offensive rebound болон нөгөө нийт rebound-ийнхаа хуваар одоо энэ баг маань одоо хоёрт явж байна. Тэгэхээр уулын ингээд самбарт байгаа тоглогч нарын хувьд бол ингээд сайн байгаад байдаг. Шинэ залуу бас гарч ирээд байдаг. Гэхдээ мэдхгүй яг тоглолтын төсөл хийхээ хожил авах тал дээр бол асуудалтай л байдаг. Хорнетс бол. Ямар ч 26 дугаар байранд ховгораад явж илээ. За харин өнгөрсөн 7 хоногт 29-т бичигдэж байсан Portland Trail Blazers 4 баригтлаа. Minnesota Timberwolves тэгээд 2 удаа батраа хийцэн. Atlanta Hawks-ыг бас нэг батраа хийцэн. За энийг сонирхолтой юм нь юу гэж? Энэ батарсан тоглолтууд нь DeAndre Ayton байгаагүй. Хоёр тоглолтод нь Anthony Simons байгаагүй. Оронд нь Клинген гэдэг энэ руки тоглож бол Ayton-ы оронд гараан тагч тоглосон. За өнгөрсөн би бас ранкаараа хэлж ирсэн бэртэлтэй байж байгаад бэртлээс эргэж ирсэн Sharp гэ залуу маань одоо буцаж гараандаа гарсан гэдэг. Sharp өнгөрсөн 7 хоногт 27.3 оноо дунджлаа. Effective field goal percentage нь 58.50%-тай сайн байлаа. За Клинген бол Minnesota-гийн эсрэг 17-12-8 гэдэг үзүүлэлтийг хийсэн. 8 блок шоттой. Роберт Уильямс бас өнгөрсөн 7 хоногт нөгөө талбайд өнгөрүүлсэн 50 минутанда 33 он 17 самбар 4 стил 4 блок. Клинген Роберт Уильямс хоёр талбайд хамтдаа байхад Портландын хамгаалалт бүр алхнэ. Тэр эн чинь Chauncey Billups муу биш. Ayton болон Simons эдгээр нь ерөөсөө мань үнний одоо үгийг авч хэлснээр нь тоглохгүй байгаа юм болов уу? Мэдхгүй. Энэ бол их сонирхолтой юм боллоо өнгөрсөн 7 хоногт бол. Тэгээ дараа нь Ayton эргэж ирэхлээр яах юм байгаа юм те. Клингэнд минут дөг гэдэг одоо ийм өрөө одоо Портландын фануудаас бол сошиалор дүүрэн байсан. Энэ бас тренд цаашаа үргэлжиж магадгүй гэж бодож байна. За 24 дугаар өн Chicago Bulls нэг байр ухарж бичигдлээ. Өнгөрсөн 7 хоногт тэд Cleveland Cavaliers тожигдсон 2 удаа хожигдсон. За New York Knicks-ийг бол хоцсон. За тэр хоцсон тоглолтын дээр бол Josh Hart манай Kobe White-ийн үсэн дээр алдаа гаргасан. Их үстэй байх юм бас нэмэр гарчлаа. Гэхдээ алдчих оноог нь хараа. 144, 143 ч хийж явах шиг. Тэ юу болоод байна. Гэсэн чинь ерөнхийдөө бол энэ үлрэлт ингээд хамгийн хурдан темптэй болсон хайман тоглолтын 3 нь Chicago Bulls-ийн тоглолт байсан байна. Тэгээ тэр 3-т нь гурваланд хожигдсон Chicago Bulls. Тэр хурдан тоглоод хожоод байна гэхлээр бас үгүй байна. Тэг бүх хожигдсон тоглолтуудаа 24.3 зөрүүтэй хожигдсон. Будагтаа талбад 14 тоглолтынхоо 12-т нь өрсөлдөгч багтаа илүүрх үлсэн. Хурдан тоглолтыг шиддэг багчууд ийм л болно л да аргагүй. Тэр Билли Доновны тактик уул нь үлрэлийн ихэнх хавцаа хэрэгжиж байгаа юм шиг ингээд сайн үр дүн үзүүлээд байсан шүү дээ. Өнгөрсөн 7 хоногс биштчлээ шүү. Хэрэг биштчлээ шүү. Гэтэ би бол Bulls-ийн хожигдолд бол баярлж байгаа. Энэ үлрэлт одоо Bulls ямар юмныхны амжилтыг хүлээх үү? Уул нь унж байгаа гайгүй тоглогч аваад. Гэтэ одоо хөгжүүлж чаддаг ч шүү дээ. Тэгээд за мэдгүй. Bulls-ыг ярихлаар жоо нервч гэдэг юм аа. 23 дугаар өрөнд Brooklyn Nets нэг байр ухарж орж ирлээ. Өнгөрсөн 7 хоногт ганцхан хоцсон 3 тоглолтод хожигдсон. Томасгийн залуу 43 оног Нью-Йоркийн эсрэг авсан. Дараа нь дахиад Нью-Йоркийн эсрэг тоглоод ингээд Нью-Йорктой бол 2 хожигдсон. Ийм үе байлаа. Тэгээ бас нөгөө Boston Celtics-ус хожигдсон. Тэгээд Чанга Угаттай бас таарсан л да Brooklyn бол яа харахгүй. Тийм учраас би бас ганцхан байрал ухрааж байгаа юм. Өрсөлдөгчдийг нь бас харан шүү дээ. Энэ 7 хоногт Hornets Philadelphia Sacramento гэсэн тоглолтуудтай байна. За өнгөрсөн 7 хоногт хожигдсон 3 тоглолтод дунджаар 132 оног алдлаа. Хамгаалт болсонгүй. За ISO position гэж яддаг нэг эсрэг нэг тоглолдог те. Энэ дээр бол Holmes 129 оног авч байна. Тэгээ энэ лигт 2 турах үзүүлэлт. Irving-ийн ярдл орох үзүүлэлт. Irving ISO нэг эсрэг нэг товтлогон дээр те.
Isolation гэж ярьдаг шүү. ISO дээр бол 137 оноо авдаг. Үзүүлэлттэй юм байна. Томсыг бас сольж магадгүй, сольж болж шүү гэдэг бас шууд сошиалар гараад эхэлсэн байгаа шүү. 22 дугаарнд Атланта Хокс 4 байр ахиж орж ирлээ. Атланта Хоксын фэнүүд хэрвээ байдаг бол мэдээж өнгөрсөн 7 хоногт бол үнэхээр багаараа багассан баг. Босton Celtics өгдсөн. Энэ бол бүр сүрприз цаашаа ожлуулсан. Өнгөрсөн 7 хоногт Хайсон Даниэлсийн бас бөмбөг таслалт хамгаалтын тухай онцолж ирсэн. Энэ 7 хоногт бол мань хүн бол тэрийг үргэлжлүүлсэн. Үнэхээр гайхамшигтай тийм. Чой Ян байгаагүй. Чой Янг нь хоцсон 2 тоглолтод нь байгаагүй. Чой Янг эргэж ирсэн чинь Портланд эсрэг хожигдсон. Зүр Чой Ян хэрэггүй болчихж байна багт. Гэтэ энийг багийн удирдлага хүлээн зөвшөөрөх юм уу юу мэдэхгүй. Цаагуур бол яриад ихсэн баг. Хоорондоо жов яриад. За ер нь Янгыг явуулаад авах байхгүй юм ч одоо яах юм бэ? Янг байхгүй хахад Хелен Джонсон нөр трипл дабл хийсэн шүү дээ. Плеймейкер болоод энэ багийн ирээдүй. Ресэшээ сайн байгаа тий. Хантрос эргэж ирсэн. Даниэлсэн нөгөө бөмбөгөнд хүрж байгаа тоон тий. Нөгөө deflection нэг тоглолтод унчаар 8 биш баг. Амир. Гой. Атланта бол өнгөрсөн 7 хоногт бол ранк хамгийн олон байраар агсан багуудын нэг бол яа харахгүй болж нэрлэгдлээ. Гэхдээ Чой Янг эргээд ирсэн учраас боцоо унахал байхад. 21 дугаар байранд Philadelphia 76ers-ийг бичгээс арга байсангүй эдэд нь. Үнэхээр 3 тоглолтод 3-нд тожигдсон. Embiid Paul George эргэж ирсэн. Гэхдээ болохгүй. Энэ гэхдээ удаан тоглоогүйгийн гай юм уу? Эсвэл бэртэл нь бүрэн идээгүй юм уу? Эсвэл сэтгэл зүйн тоглоход бэлэн биш байгаа болоод хүчээр тоглоод байгаа юм уу Joel Embiid? Ямар ч байсан бидний мэдэх Joel Embiid биш. Одоо барыг нэг өвгөн талбай дээр гүйж байна гэж. Гэхдээ алхаж ийн гэлж. Үсэрж байгаа ч юм алга, хамгаалтанд хөлн хөдөлж байгаа ч юм алга. Мэдэх. За яг сайн мэдээ гэвэл одоо Jared McCain гэдэг рүүкээ залуу бол галзуурч чинь 28.3 оног дунджлаад сүүлийн 4 тоглолтод те нөгөө true shooting percentage нь 66.9% байна. Филигийн фэнүүдийн хувьд Фили дээр ер нь ийм эхлэлийг хинч хүлээгээгүй баг. Бэртэлтэй холбож ойлгож болж байна л да. Гэвч энэ нөхцөл байдал цаашаа үргэлжлэх юм бол энэ бол зөвхөн бэртэлтэй холбогдох зүйл биш юм шиг байна. Харчээ. Филидэл нэлээд анхааралтай ажиллаж явах хэрэгтэй болж байна. 20 дугаар өрөнд Miami Heat нэг байр ухарж бичигдлээ. Өнгөрсөн 7 хоногт 2 хожигдсон, 1 хоцсон. Индианатай 2 тоглолтыг араараас нь хийсэн. Detroit Pistons бол нэмэлт цагт хожигдсон байгаа. За энэ үйлрэлт бол Clutch Games-д бол тэд 2 хожиж нөгөө нэг хавуудаа хожигдсон гэсэн муу үзүүлэлт байна. 57 clutch position дээр 72 оног алдсан байна өөрсдөгчдөө. Юу гэсэн үг юм бэ? За сайн мэдээг бол 24.7 оног бол дунжилж байна. Adebayo сүүлийн 3 тоглолтонд. Тэгээд үсрэлттэй шидэлтүүдээр 2 оноо болон холын зан шидэлтүүд нь 15 довтлж 9 амжилттай болгочих. Тэгэхээр Adebayo-гийн үйлрэл эргэж байна. Сайнаар. Jimmy Butler энэ 7 хоногт бэртлээс эргээд ирчин. Буцаад өөрсдөө темпэнд ороод эхлэх юм бол яах юм бол зөвхөн клатч тоглолтууд тождохгүй байна гэдэг бол энэ багийн гол асуудал. Энэ 7 хоногт бол 2хан тоглолттой. Тийм учраас нэлээд амралттай болоод авахаар ингэ сайн харагдаж байна. За топ 10 үед рүү ороод явъя даа. 19 дугаар байранд San Antonio Spurs 2 байр ахиж орж ирлээ. Wembanyama-гийн 50 он авсан 7 хоног өнгөрсөн 7 хоногт болсон. Гайхамшигтай. 2 хожиж 2 хожигдсон. Хожигдсон 2 тоглолтын нэг Илегийн эсрэг бол сайн тоглосон. Lakers эсрэг бол энэ 7 хоногт OKC Utah Golden State талбайдаа хүлээж авна. Wemby Anthony Davis-тэй мөргөлдөөд өвдөндөө бэртэл авсан. Харамсалтай. Ямар ч сан хин Devin Vassell эргэж ирсэн байгаа. За Wemby-гийн хувьд бол Sacramento Washington 2-ын эсрэг хоцсон тоглолтууд холын зан шидэлтийг 28 шидэж 14-ийн амжилттай болгосон байна. Будагтай талбайд тэгтээ мань хүн 79 довтлохныхоо 58 амжилттай болгодог.
Энэ бол лигт бол номер 1-т бичигдэх үзүүлэлт. Тэгтээ холын зай шидэлтийг хийдэг хэвээрээ байгаа. Бүр ч олон шидэж байгаа. Тэгэхээр холын зай шидэлтэн дээр угаасаа ажилласан юм байна, угаасаа тактик юм байна. Өндөр степ болох гээд байгаа юм байна. Унгаад байна бас. За Стефан Каслийн хувьд бол харин гараанд гарч тоглож эхэлсэн мань хүн. Крис Полтой хамт гараанд гарч байгаа. 76 минут талбай дээр байхад багт нэмэх 58 үзүүлэлттэй байсан байна. Стефан Касл is back. Back ч явахдаа одоо бидний хүлээж ирсэн хүлээлтэнд ирээд тоглолцлоо. Харамсалтай нь би Стефан Каслыг бүх фэнтези лигүүдээр хайсан газарт таарчд. За нэг юм 7 хоног боллоо. За 18 дугаар байранд Лос Анжелес Клиперс ухарчлаа. Өнгөрсөн 7 хоногт чинь эдгээр чинь бас олон байр ахаар балааг нь авсан. Өнгөрсөн 7 хоногт бол тэд 4 тоглолтынхоо ердөө ганцханд нь л хоцсон. Ганц хоцсон тоглолт нь одоо Юта Jazz байлаа. Нөгөө гуравт нь хожигдсон. Хьюстонтэй 2 тоглосон. Хормон Паул Хьюстны эсрэг хийсэн тоглолтод 29 довтлож 8-1 амжилттай болгосон. Ер нь мань хүн нэг алдахгүй амар довтлоод байсан шүү дээ. 28, 29, 30 оноонуудыг аваад буцаад жоохон газартаа буугаад ирлээ гэх юм уу. Мань бол нөгөө сэлгэр рүү шилжсэн. Оронд нь Крис Даныг гараанд гаргасан. Даныг бол гараанд гаргахад 92 минут мань хүн гараанд гарч нөгөө старт руу тамт толсон байна. Тэгэд баг нь нэмэх 12.8-с үзүүлэлттэй байж. Тэгэхээр 90 үзүүлээд байна уулна. Довтлохоо болохгүй. Тэгэхээр нөгөө Хьюстны Хардыг харж магадгүй бид нар ч одоо их л өндөр хүлээлт тавиад байсан да Джеймс Харден дээр. Харден яач ба тий? Эсвэл энэ Харден, Жорж Пол, Эмбид хин юм бэ дээ одоо нөгөө Жими Батлер тий? Бидний мэддэг нэгэн үеийн All-Star-ууд маань энэ үлрэлээс эхлээд All-Star байхаа болж байгаа юм болов гэдэг. Айдс гэх юм уу? Нэг тим юм надад бол төрлөө. Ер нь төрөөд байна. За дараагийнх 17 дугаар өрөөнд Indiana Pacers нэг байр ухарч бичигдэж байна. Өнгөрсөн 7 хоногт бол тэд 2 хожигдож 1 хоцсон. 1 хоцсон тоглолт нь бол Miami Heat-ийг хоцсон байгаа. Orlando Magic-т бол хожигдсон. Orlando Magic эсрэг 90 он авсан шүү дээ. 90 он шүү дээ. Ийм баг биш шүү дээ. Тэг өнгөрсөн үлрэлтэд харьцуулахад авдаг оноогоор нь оноо нь бол одоо ингээд унсан үзүүлэлтээр бол одоо 3-т бичигдэж байна. Аимшигтай. Дундын зан шидэлтийн хувь нь нөгөө 50.50-аас 35.4 болтлоо. Доошо унсан байна. Өнгөрсөн жил тэд нөгөө дундын зан шидэлтийн нөгөө тоогоороо лиг тэргүүлж исэн баг. Энэ үлрэл 26-аар бичигдэж байна. Юу болоод байгаа юм бүүмэд Indiana Pacers. Энэ бол амар уналт байхгүй юу? Статистикийн хувьд ч энэ ч гэсэн бас багийн амжилттай ч гэсэн харагдчихлаа. 16 дугаар өрөөнд Milwaukee Bucks нэмэх үзүүлэлтийг авлаа. Анх удаага. Эдис ранкаар. За 2 өдсөн. 1 хожигдсон. Detroit-ийн эсрэг бол хожигдсон тоглолт байсан да бараг л. Charlotte-ийн эсрэг бол хожигдсон тоглолт байсан да бараг л. Тэгэхээр нэг ялгаагүй аль аль нь. Энэ 7 хоногт Houston, Chicago, Indiana, Charlotte гэсэн багуудтай тоглох юм. Charlotte-оос хариугаа авах тоглолт байх боломжтой юм уу да. Lamelo Ball дээр бол алдаа байгаагүй шүү дээ. За Giannis Antetokounmpo онцлогоос гаргалга. Mid range-ийн заяа 56-аас 26. Дундын зан шидэлтэн шүү дээ. 46.4%-тай. Giannis ингэ шидэж байгаагүй хизээч юм. Чөлөө шидэлтийг нөгөө Detroit-ийн хийсэн тоглолтод нөгөө 59 он авахтаа мань хүн 17-аас 16-ын амжилттай болгосон чөлөө шидэлтийг. What? Энд чинь Giannis бидний мэддэг Giannis биш бүр ингэ шиддэг Giannis болчиход байна шүү дээ. Lillard бас сүүлийн тоглолтод оролцоогүй байж байгаад оронд нь Wright бол түүнийг орлож гараанд гарсан. Гэвч Wright бол холын зан шидэлтийг 30% шидсэн, 24 холын зан шидэлтийг. Giannis бол хичээгээд байна. Giannis бол бүр MVP-ийн төвшөнд тоглоод байна. Бусд нь бол бүр авах юм байна. Ямар ч үсэн агсан. Байр ахлаа шүү. 15 дугаар өрөнд энэ 7 өдрийн ранкаар хамгийн олон байр ахиж байгаа 2 багийн нэг. Detroit Pistons 5 байр ахлаа. Ер нь бол баг 4 хожил.
Өнгөрсөн 7 хоногт. Хэрвээ Milwaukee Bucks-ийн эсрэг сүүлд рүүки залуу Рон Холланд 2 шилөө жилтэйгээ нэг нь л хийцэн бол хожиж байсан. Хоёулыг нь алдсан. Тэгж хожигдсан байгаа нэмэлт цагт. Raptors-ыг хоцсон, Вашингтоныг хоцсон, Майамиг хоцсон. Defensive ranking-аар тэд лигт 6 дугаар байранд байна. 6 ч их дээгүүр биш дээ. Malik Beasley онцлог цаг болсон. Холын зан шидэлтийг 48% шидлээ сүүлийн 5 тоглолтод 56-аас 27 гэж юу гэсэн үг юм бэ? Нэмээд сайн одоо бас нэг мэдээ байна. Осар Томпсон саксон боо тоглож болно гэсэн одоо хариуг авсан NBA эмчнээс. Тэр удахгүй Осар Томпсон бас эргээд ирэх юм бол энэ багийн хамгаалалт бүрэн сайн болох болов гэж бодож байна. Осар Томпсыг бид нар мартаж болохгүй шүү. Тэгэхээр Pistons янзтай байлаа. 14 дугаар өрөнд Миннесотаг олон баар ухрахаас арга үнэхээр байсангүй. Портландд 2 хожигдсон багийг би одоо юу ярих юм бэ? Мэдэхгүй. Sacramento Kings-ийг овертаймд арай гэж нэг өдсөн. Нөгөө De'Aaron Fox баг баллаа хийсэн шүү дээ. Эдвард царын сүүл хэрэгтэй оног аваад. За Phoenix Suns-ыг бас л арай гэж нэг өдсөн. Уулын чиг илрүүхэд байх боломжтой багууд тахгүй. Бүгдээр л бэртэлтэй байсан нөгөө багууд нь. Энэ 7 хоногт бол тэд 2хан тоглолтыг хийн. Raptors Houston талбайд бол зочлох юм байна. За стартерууд бол энэ одоо сүүлийн хожигдсон 3 тоглолтод холын зэн шидэлтийг 20% шидлээ. 64-өөс 13. За сүүлийн 2 тоглолтын хожигдохтой хүртэл эсрэг багтаа алдсан оноо дунджаар 120 байгаад хожлоо. Наад ямар ч энэ тайлбар юусэн алга. Би энийг өөртөө статистикийн хувьд тайлбарлах аргагүй юм тоглолтод боллоо. Би бол энэ тоглолтыг хожигдлыг харж байна. Эдвард холон зэн шидэлтийн рейт нь бол 34.1-ээс 53.7 болтлоо өслөө. Шидсээр л байх юм байна. Уулын Энтони Эдвардсын тоглолтын хамгийн гол давуу тал чинь будагтаа талбарыг руу орж тоглодог, алдаа авч тоглодог. Тэгээ өөрөө нөгөө чөлөө шидэл сайн шиддэг учраас оролт хийж ягаад гаргадаг нөгөө идрүүгээ. Тэр нь ингээд эрс багасчихлаар одоо Миннесота яаж хожих юм болов? Julius Randle бол бас ингээд өөр дөр бөмбөг ирэнгүүд ингээд зогсчдаг тоглогчтой, гацчдаг тоглогч. Мэдгүй. Миннесота болоод асуудалтай санагдчих. 13 дугаар байранд Sacramento Kings 2 байр хурлаа. 2 хожигдсон. За ерөөсөө л нөгөө De'Aaron Fox-ийн 7 хоног л байлаа. 60 оноо, 49 оноо, 29 оноо, 24 оноо. Йоо, юу ч болоод. Энэ 7 хоногт Atlanta Hawks, Clippers, Brooklyn тоглоно. За De'Aaron Fox 10 нөгөө transition position-тэй хамгаалтаас тогтлохоор хурдан довтлож байгаа шилжиж байгаа энэ дэр 14 оног авлаа. Sacramento нөгөө талд хамгаалахдаа энэ шилжилтийг хамгаалахдаа номер 1 баг. Өрсөлдөгч багийнх нь нийт онооны 12.9% нь л одоо энэ шилжилтээс ирдэг. Муу мэдээ бэртэл нэмэгдсэн. Бид нар бол Malik Monk-ийг бэртсэнийг мэднэ. Нэмээд нөгөө DeRozan 2 тоглолт өндсөн. Sabonis-ус тоглолт өнжөөд байна. Тэгээд одоо энэ бэртлээс л хол байх хэрэгтэй байна. Энэ багийн хувьд бол 12 дугаар өрөнд Dallas Mavericks 3 байр ухрлаа. 2 хожигдолтой. 2 хожигдолтой багийг би бол нэг тэгж олон байр ухраамааргүй л уулна байдаг юм. Тэгвэл Даллас бол бидний мэддэг Даллас одоохондоо биш байна. Миннесотатай бас адилхан ялгаа байхгүй. Өнгөрсөн жил ерөнхийдөө плей-офф сайн амжилт үзүүлсэн те. Индиана, Денвер, Миннесота, Даллас ерөөсөө биш байна. Индиана, Knicks. За энэ 7 хоногт тэд бол New Orleans Pelicans, Denver, Miami Heat-тэй тоглох юм байна. 4 тоглолтод хожигдохдоо тэд нийтдээ нэг 8 онооны зөрүүгээр л хожигдсон байна. Тэгсэн мөртлөө OKC-ийн эсрэг Лука тоглоог тоглолтод хожигдсон. Гайхамшигтай, гайхмаар. Clutch position дээр хаал нэг оноо өрсөлдөж багтаа алдсан. Тэр нь одоо 100 position руу үржүүлэх юм бол 131 оноо алдах юм. Хамгаалт юм уу үзүүлэлт байна. Тэгэхээр бид нар бол Далласын хамгаалтын асуудлыг угаасаа мэдж байгаа. 14 дугаар байранд
Тэгээд Лука хүсвэл хамгаалдаг. Хүсэхгүй бол хамгаалдаггүй. Энэ үлрэлд бол ерөөсөө хүсэхгүй байгаа. Өнгөрсөн жилийн плей-оффын 2 дугаар шатанд бол бид нэр хүсэж байгааг нь харсан. Тэр хүсэж байгаа Лука бол удаан үргэлжлээгүй. Харчлаа да. За 11 дугаар Лос Анжелес Lakers баг 2 байр ахиж орж ирлээ. Тэд өнгөрсөн 7 хоногт 3 тоглолт хийж 3 ноцсон. Memphis, San Antonio, New Orleans Pelicans хожих ёстой багуудаа хоцсон учраас би тэгж айхтар олон байр бол ахиулсангүй. Энэ 7 хоногт тэд бас л талбайдаа тоглоно. Utah, Orlando, Denver 3-т тоглоно. За, Reed шиг бол хараанд гаргаад Russell-ыг суулгасан шүү дээ, D'Lo-г суулгасан. Сэлгэрв. Тэнгүүд LeBron James цэвэр холбон тоглож их боломжтой болоод мань хүн нөгөө 4 тоглолт дараалж нөгөө triple double хийсэн. Энэ бол тохиолдлыг бас биш. Нэг сайн үзүүлэлт байна. Бөмбөгөө алдж байгаа рейтер бол одоо бөмбөг алдж байгаа их өнөх юм уу? Offenser бол хамгийн сайн агсан багуудтай харьцуулахад лигтэй бол нөр 4 төвч гэж байгаа юм. Өнгөрсөн удaalтай харьцуулахад. Тэгээд Lakers-ийн хувьд бол Хачимура бэртлийн асуудал бол байгаа. За бусдаар одоо бэртэлтэй нөхдүүд өдрөл эхлээд ерөөс тоглохгүй байгаас нөхдүүд нөө одоогийн байдлаар хугацаа бас л гараагүй байна. Wood, Vanderbilt гэдэг нөхдүүд дээр бол тий. Тэгээд яг нэг төвийн байрлалын тоглож хайж байгаа гэсэн шуум мэдээ энэ төр бол гарсан. Anthony Davis дээр одоо ингэж сайн суурилж болж байгаа систем дээр дахиад нэг удаан төв мөв авчрах хэрэг байгаа юм болоо да. Jonas Valanciunas-ийн нэр мөр хүртэл яригдчихлээ өнгөрсөн 7 хоногт бас. Ямар ч сан Lakers-ийн хувьд бол ингээд топ 10 руу орж ирэх боломжтой болж эхэлж байна. Топ 10-д байж байгаа буцаа гарцсан шүү дээ. За бүгд 10 руу орцгоё. Edis rank-ийн топ 10 багийн 10 дугаар өрөнд Orlando Magic бичиглээ. 4 байр гэсэн Orlando Magic. Paolo Banchero-г алдаад нэг хэсэг унсан. Франц Вагнер дээр шүүмж юмуд ирсэн. Одоо л Франц Вагнер чи авж байгаа цалиндаа хүч тоглох ёстой штэ гэдэг те. Тэгсэн Франц Вагнер яасан. 28-ны 4 хоног дунджлаа. Өнгөрсөн 7 хоногт нэг ч хожигдоогүй. Charlotte, Indiana, Philadelphia 3-ыг хоцсон. Талбайдаа тэд 7 тэг гэсэн үзүүлэлттэй. Гэртээ тоглох маш дуртай баг. Өнгөрсөн үеэрс бас л ийм байсан. Юу ч өөрчлөгдөөгүй. 5 тоглолтод хожигдсан байгаа одоогийн байдлаар өрсөлдөж байгаа энэ хугацаанд ердөө 92.9 оноо л авахулсан байна. Defense, хамгаалалт, Manx. Orlando Magic Banchero-гийн эзгүүд 11 рүүгээ буцаад ороод ирнэ гэдэг чинь асуудалгүй топ 10 баг байгаа байхгүй юу? Banchero-ны ирчих юм бол тэр Franz Wagner бол одоо шүүмжлэгчдийнхаа өөдөөс сайн тоглож харууллаа да. За 9 дугаар өрөнд Phoenix Suns-ыг ухраахаас арга байсангүй. Уучлаарай. 4 байр ухраалаа. Өнгөрсөн 7 хоногт ганцхан хоцсон. Utah хоцсон. Сайн багуудад хожигдсон. Sacramento, OKC, Minnesota. Okogie одоо 2 тоглолтод нүртэл онооны лидер болсон. Юу ч болоод байгаа тий. Энэ 7 хоногт тэд 2хан тоглолттой амраад авна гэсэн үг. Ялангуяа ачааллыг авж байгаа энэ хэм маань Booker маань. Durant-аас гаднаас Bradley Beal бас 3 тоглолт өндөсөн. Сүүлийн 5 тоглолтод тэд өрсөлдөж багтаад унджаар 117.9 оног алдчихъя. Хамгаалалт давхан байхгүй. Тэгсэн нэг сайн үзүүлэлт гарсан байна. Plumlee нүрх гэж хоёрыг хамтдан талбайд гаргасан тохиолдол байгаа. Энэ нэр хамтдаа байхад бол нэмэгт 5 оноотой гэсэн. Их олон минут оглоогүй л энэ нэр хамтдаа. Нэг тийм үзүүлэлт бол зүгээр гарлаа. Одоо хоёр нөр төвөнд тоглогчийг хамтдан тоглуулна гэдэг бас сонирхолтой тийм. Тэг хөнгүү болохын гайн л болж ингэж янз бүрийн имийг турч үзэж юм л да хэм маань бүдэн озорлолч өрөөч маань тэгээд ямар ч үсэн цааш харж ингээд энэ байдал үргэлжлэх юм бол топ 10-аас гараа явчихна дээ баг. 8 дугаар өрөнд хоёр хожигдож нэг хоцсон багийг яг л ганцхан байр ухраад юм бэ эдий гой гэдэг. Та нар шүмжилж болно. Шүмжлэг хүлээж авлаа. Sorry me. Гэтэ би Memphis ямар нэгэн байдлаар итгээд байгаа юм. Яг бэртлэгдлийг нь ойлгоод байгаа юм. Яг бусад ранкууд дээр бол нэг 11, 12, 13 хавцаад бичигдсэн тохиолдол их харагдаж илээ. За Lakers Golden хоёрт хожигдсон. Гэтэ ойрхон үдсэн.
нийлээд 10 оны нөрөө зөрүүтэй хожигдсон. Энэ үлрэлт хоцсон 7 тоглолтондоо тэд 13-аас буюу түүнээс илүү онооны зөрүүтэй хожсон. Илүүрхэж хожоод байгаа байхгүй. 6 тоглолтод хожигдохдоо 5 болон түүнээс бага он дотор хожигдоод байгаа байхгүй. Desmond Bain эргэж ирсэн сайн мэдээ байна. Morant ED 2 7 хоногор хүртэл ингэж яригдах юм бэртэлтэй гэдэг өстой муу мэдээ байна. Zach ED-ийн хувьд бас шагааны бэртэлтэй болоод ингээд 7-7 хоног яригдах болсон. Өдрөөс өдөрт биш 7 хоногоос 7 хоногт гэж. Тэгээд би бол дахиж мемстер өдөө хүлээхгүй. Бараг дараагийн ранкаар бол топ 10-аас бараг гараад явчих واخ хэрвээ сайн тоглохгүй бол тийм ээ. За 7 дугаар өрөнд Houston Rockets. 5 байр гэсэн 2 багийн нэг нь би түрүү нэг нь хэлсэн. Одоо ингээ нөгөөх нь. 4 хожлоо. Washington Clippers-ийг 2 удаа, Chicago Bulls-ийг бүр буддаа болгосон. Энэ 7 хоногт дахиад 4 тоглоно. Айхтар завгүй явж байна. Milwaukee, Indiana, Portland-тай 2 удаа. 5 хожлолтоо бол тэд өрсөлдөж багтаад унжаа 98.1 хоног алдаж байна. Defense ерөөсөн. Eason нэг онцлсон өнгөрсөн 7 хоногт. Amen Thompson-ыг онцлсон өнгөрсөн 7 хоногт. Энэ хоёр сайн хэвээрэл байгаа. Сэлгэнээс аимшигтай тоглолцлоо. Өрсөлдөгч нь будагтаад бол ердөө 46.7 хотод авталдаг. Аимшигтай. Бөмбөгний шилжилтээр бол лигт хамгийн муу баг юм байна. Бөмбөг шилждэг байдлаар. Гэхдээ довтлогоо нь одоо 13-аас 23 оны хооронд өөр дунжилж ийн гэж хэлэх. Гарааны 5 тоглогч. Тэгэхээр нэг юм тэнцвэртэй довтолдог. Тэгээ энэ нь болохоор одоо энэ бөмбөгний шилжилтийг бол нөхчөд байна. Ихэнх тоглогч нар ер нь нэг эсрэг нэг оноо авч гурч чадвартай. Шингүн, Смит, Грин өөрийн боолоо. Дилэн Брукс ч яах вэ? Нэг актер нэг эсрэгтэй нэг эсрэг нэг бас ингэ дайраад ороод байдгийн. Amen Thompson ч одоо ямар гоё байлээ. Ийснэг зогсоож байгаа юмтай алга нөгөө багийн 2 дахь тоглогч нараас бол тэ. За ингээ бүгдээ 6 дугаар үеэр орцгоё. Denver Nuggets 2 байр ухарлаа. Йокчийн бэртэлтэй байсан 7 хоног. Өнгөрсөн 7 хоног бол бэртэл юм уу юу юм бэ? Хүүхдтэй болох гэдэг юм уу? Хувийн шалтгаан гэсэн бэ лээ. За энэ 7 хоногт Memphis, Dallas, Lakers гэсэн 3 багт тоглоно. Jamal Murray болдгоо да. 2 өжигдсэн тоглолтод холын зэн шидэлтийг 14 шидэж 3-1 амжилттай болгосон. Нийт одоо 31 удаа товтлож 12-ын амжилттай болгосон. Шарич Йокчийн оронд бол ямарсан гараанд гарсан. Шаричиг байсан тохиолдолд бол нэмэгт 7 гэсэн үзүүлэлттэй байсан байна. Гэтэ Denver Nuggets-ийн сэлгээ биш үү те. Өрсөлдөж байгаахан сэлгэнээс дунджаар 8.1 оног баг авч байгаа. Энэ үзүүлэлт нь энэ play by play гэдэг нөгөө статистик байгаа шүү дээ. Нөгөө play by play юу болж араас нь бичиж өгүүлбэрээр бичдэг. Энэ хөтөлтийг хийдэг чинь одоо 29 жилийн өмнө баггүй юу? Play by play хөтөлж эхэлснээс хойш 29 үлрэлт энэ хасах 8.1 гэдэг рейт ийм одоо хасах рейтингтэй баг байгаагүй юм. Ийм муу сэлгээтэй баг. Энэ л ерөөсөө Denver Nuggets-ийн үлрэлийг илтгэж шүү дээ ер нь баг энэ үзүүлэлт. Цаашдаа сайжрах юм уу эсвэл бүр муудах юм уу? Чөтгөр юм. За топ 5 руугаа орцгоё. New York Knicks буцаад одоо шилдэг 5 багийн нэг рүү ороод ирлээ. Өнгөрсөн лоод ганцхан хожсон. Гэтэ 3 үгүй ганцхан хожигдсон 3 хожсон. Chicago Bulls хожигдсон. Би түрүүсэж Josh Hart Kobe White-ийн үсэн дээр алдаа хийсэн. Тэгээгүй бол ингээд 4 тэг гэсэн амжилттай байх байлаа. Энэ 7 хоногт Washington нэг талбайдаа үлээж яваад Phoenix Utah-гаар аялах юм байна. За Brunson-ы хувьд бол одоо clutch үед usage rate буюу нөгөө тоглолтод оролцож байгаа хувь нь бол өссөн байна. Өнгөрсөн үеэр бол Man U-ных бол 37.5 гэдэг хувьтай байсан бол тэр нь 39.6% гэж өссөн байна. За effective field goal percentage те үр дүнтэй нөгөө довтолж байгаа байдал 51.5% гэдэг бол Jalen Brunson-ы хувьд хамгийн муу үзүүлэлт нь. Гэхдээ free throw rate чөлөө шийдэлтийг хийж байгаа тоон бол хамгийн өндөр нь болж байна энэ үлрэлт бол. Тэгэхээр алдаа их авч байна. Уул нь
түүний хүрээлээд ингээд сайн тоглогч нар байх гэдэг шүү дээ. Ер нь талбай дээр тий 2-3 сайн тоглогч бол байнга байгаа. Effective field goal нь уул нэмэгдмээр юм гэдэг. Над зүгээр тийм хүлээлт байсан гэсэн. Тэр нь бол эсэргээрээ бодоогийн байдлаар болцсон байна. Jalen Brunson бол яг нэг сайн бол шидэхгүй байгаа. Тэрийг бол нэгсэн тоглолтыг үзэж байгаа хүмүүс бүгдээрээ сайн мэдж л байгаа бох. Тэгээд энэ стат ч гэсэн бас энийг хангалттай харуулж байна л да. За 4-р өрөнд Golden State Warriors. Шүдгүү арслангууд гэж би одоо маш буруугаар овоглсон баг. Тэр би буруугаа үлэмшүүрж байна. Намайг уучлаарай. Шүдгүү арслан гэдэг. Хоёрын шүдгүү арслан байсан юм байна. Бус нь бүгдээрээ шүдтэй соёон ургаж байгаа залуу арслангууд олноороо байсан юм байна. За өнгөрсөн тоглолтод хоёрхан тоглолтыг хийсэн. Тийм учраас би хоёрхан байр ахиулж байгаа юм. Dallas Mavericks-ыг хоцсон. Ерөөсө 3 дугаар үе. Энэ баг NBA-гийн аврах цолуудыг авахдаа ерөөсө 3 дугаар үед л тоглолтыг шийддэг байсан. Бид тэр тайлбар дээрээ шийддэг байсан. Зөндөөж бичдэг байсан, статч гардаг байсан. Энэ үлрэл яаж хардаа 3 дугаар үе. 3 дугаар үед өрсөлдөж багасаа дунджаар 25-ны 3 оног илүү авч дуусчих. 3 дугаар үеийг дуусгахдаа 25-ны 3 оноо юу гэсэн юм бэ чинь? Энэ үзүүлэлтээр номер 1. Dallas Mavericks яасан. Тэр тоглолтын 3 дугаар үед 16 тэг гэсэн раны хийгээл илүү гарцсан. Memphis Mavericks яасан. Бас 3 дугаар үедэр удирдлагыг гартаа авсан, тоглолтыг эргүүлсэн. Тэгээ ерөнхийдөө 3 дугаар үедэр бол суун позишнээр үржүүлдэг шүү дээ. Тэгэх юм бол 138 оноо дунжлах гэдэг юм л да. 3 дугаар үе шиг нөгөө 3 үедээ тоглолцох юм бол. Тэгээ 3 дугаар үед сайн багууд л ер нь плей-офф тол яваад идэг. Авраг аваад идэг. Бид нар энийг бол жилээс жилд мэддэг тийм. Аимшигтай. За 3 дугаар өрөнд Oklahoma City Thunder байранда бичиглээ. Өнгөрсөн логт тэд бол Dallas-т хожигдсон, бусад тоглолтуудад хожигдсон. Яг хожих ёстой тоглолтууд л ер нь байна л да. Тэгээ OKC-ийн хувьд бол хоошо байр ухарчаад байгаа нь энэ штэ бас нэгт байсан баг шүү дээ. Тэгээд ямар ч сан хомгөрн бэрцнээс хойш бол ер нь хамгаалт болж байгаа суларчаад байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Өрсөлдөгчөөс хамаагүй баг нөөрэ бөмбөгөө алдаж байна. 44-өр баг бөмбөгөө алдаж байна. Энэ бол амар дүн байхгүй. Өрсөлдөгчтэйгээ нөөрэ дунджаар 12 сарын 4 удаа бөмбөг алдуулж байна. Энэ бол бас амар тоо. Энэ гэсэн чинь сүүлийн 26 улиралд хамгийн өндөрт бичрэх тоо гинэ. 26 жилд хамгийн өндөрт бичрэх хамгаалалт. Зүр жоох ингэ боддоо юм бүр амар тоо байгаа зү. Turnover rate те. Энд чинь нөгөө нэг бөмбөг хулгайлах нөхдөд байхгүй юу? Jalen Williams, Cason Wallace те, Wiggins, Shea өөрөө байж гин, Dort байж гин те. Тэгээ хомгөрн байхгүй болохоор нөгөө small нөхдүүд их гарч байгаа шүү дээ. Small 5-д гарчих юм бол тэгээ өнөөдөр бид нар хүртэл өглөө тэр ахлах сургуулийн тоглолтоос гарч шин. Өндрүүдийн эсрэг small нөхдүүд гарчих юм бол суугаад бөмбөгийн таслаад исэн те. Энэ 7 нөхдүүд хэд хоёрхан тоглоно. Хомгөр нь одоо мэдээ бол гарах болоогүй. Харчлаа да. За 2 дугаар өрөнд Boston Celtics хэвээр үлдээ. Нэг хожигдсон, хоёр хожигдсон. Atlanta Hawks хожигдсныг нь бол би ерөөсөө ойлгоогүй. Ер нь ойлгохгүй юм их байгаа шүү. Toronto Raptors-т нэмэлт цаг гаргасныг би ерөөсөө ойлгоогүй. Brooklyn Nets-тэй бүр алаан босныг би бас ерөөсөө ойлгоогүй. Сүүлд нь оноо холдол явцсан л да. Өрсөлдөгчдод унчаар 120 оноо алдаад шин. Будагтай талбай тараа энэ өнгөрсөн лооныхын 3 өрсөлдөгч 68 оноо, 78 оноо, 54 оног Brooklyn Nets авсан гэж байна. Тэр нь болохоор Brooklyn Nets энэ үлрэлд үзүүлсэн 2 дахь сайн үзүүлэлт. Будагтай талбайд бол ингээ бүр баларж байгаа. Тэгтээ яаж хожид байна вэ гэхээр Холландын шийдэлтээр авсан оноогоор бол өрсөлдөж багасаа дунджаар бараг 20 оноо илүү яваад байгаа. Тэр будагтай талбайн сул талыгаа шийдэлтээр л нөхөд байна л да. Тэгтэл Porzingis хэрэгтэй. За Porzingis дээр бол эерэг мэддэг гарсан. Хизээ тоглохыг нь хугацааг бол өгөөгүй. Гэхдээ revamp буюу одоо бэлтгэлжилт нь илүү хурцсан одоо биш ээ.
хурдсан гэх юм уу? Талбайд гарах руугаа ер нь дөхөж байгаа гэсэн. Тийм хүү мэдээ өгсөн. Тэгээ босс чинь хугацаа өгдөг айгу балаа баг. Ямар ч сан Порзингисийг одоо бүхэл фэнтези лиг өдөр хүмүүс шүүрэл авч явах шиг байна лээ. Тэгээ би бол Порзингисийг формонд ортлон гарна л гэж бодчих. Таас. Анх бол 12 сарын ихэр ирнэ гэж хэлсэн. Яг л тэр хугацаанд ирэх юм шиг байна. Гэхдээ тэгэл минутын цагаар тоглоно те. Айгуу дахиад бэртлэн сэдэр нэ ингэж явсараар хамгийн гол юм бол Порзингис плей-оффт бэлэн байх хэрэгтэй л байгаа юм. Харжлаа. За ингээд Эдис ранкийг week 4-т өмнөх 7 хоногийн лидерүүд маань дахин дэргүүллээ. Энэ бол Cleveland Cavaliers 4 тоглож 4 хожлоо. Энэ 7 хоногт Boston, New Orleans, Toronto. Олон мэрмэр гөнөө 15-0 гэдэг амжилт. Who the fuck is Ty Jerome гэж би асуумаар. 24 оноод одоо авлаа. Хиний орондоо Мижлийн орондоо хараанд гараад Макс Чусэн тоглоог байгаа шүү дээ энэ багаас. Энэ багийн номер 1 шидэгч нь. Тэгэд өнгөрсөн 7 хоногийн тоглолтуудаас бас би ингээд сонирхолтой зүйлүүд ингээд подкастаар сонсч ирсэн чинь одоо ингээд Макс Чусыг явуул те. Макс Чус ирэх юм бол одоо энэ багийн энэ гоё уур амьсгалыг талбад дээрх нь ойлголцлыг эвдэх юм өгсөн юмуд аюух гарч ирсэн юм хүмүүс битсэн юм байна. Тэгсэн нэг Cleveland-аар бичдэг сэтгүүлч хэлсэн байна лээ. Макс Чус сэлгээний сандлаас бүх хувилбар, бүх хамгаалтын юмнуудыг хажуунаас нь энэ бүх тоглогч нартай орилж хилж сануулж байгаа тоглогч гинэ гол тоглогч гэж. Макс Чусийн нөлөө сэлгээний сандалд маш их байна. Дээрээс нь Cleveland Cavaliers энэ удирдлагын амжилт нь Atkins насруулагчтай мэдээж холбоотой. Гэхдээ Atkins насруулагчийн амжилт нь түүний өмнө нь бас хамтран ажиллаж байсан Францын шигшээд хамтарч ажиллаж байсан. Atkins Францын шигшээгийн туслах тасалжуулж ажилласан. Тэгвэл Францын шигшээгийн ахлах тасалжуулагч байсан эрхэм одоо Cleveland Cavaliers дээр зөвлөхөр ирсэн баг. Гэтэ юуны зөвлөхөө гэдгийг би зүгээр судалж үзээд ингээд хайж үзсэн. Тактикийн зөвлөхөр. Хувилбар. Европ сагсан бөмбөг. За энэ хүний тухай бид энэ болохоор маргааш одоо маргаашийнхаа базаагаар бүр дэлгэрэнгүй ирээ гэж бодож байгаа. Энэ бол их сонирхолтой. Энэ бол Европын Грег Попович гэдэг хүнийг Cleveland Cavaliers авцсан байна. Тийм учраас энэ хүнтэй бол Cavs-ийн амжилтыг бас холбож тайлбарлаж бас болох юм шиг байна. Зөвхөн Atkins биш. Окей. За ингээд ранк манууд 30-аас 1 хүртэл ингээд гарлаа. Тэгээд бид энэ хилдэг санал нэгдэхгүй байж болно. Тэгвэл бүгдээрээ санал нэгдэхгүй гэдгээр санал нэгдъя гэх. Тэгээд яваа мэдээж өнгөрсөн 7 оныхоо weekly базаа дээр мэдээж юу харуулдаг вэ гэхээр 7 хоногийн шилдэг тоглогч нар NBA-гээс албаасаар зарладаг. De'Aaron Fox болсон арга байхгүй. 40.5 хоног дунжсан өнгөрсөн 7 хоногт. Field goal нь 57.4 гэж. Eastern Conference Franz Wagner болсон. Асуудалгүй 30.7 хоног дунжсан. 7.3 самбар, 5.7 assist гээд Банкерогийн эзгүүд бага маш сайхан чирлээ. Энэ дөр бол ямар ч судал байхгүй. За plus minus нэмэх хас үзүүлэлттэй хоёр тоглогч. Өнгөрсөн 7 хоногийн хамгийн ашигтай тоглогч юм байсан бөгөөд Dylan Brooks талбайд байхад баг нь нэмэх 92. Хамгийн ашигтай тоглогч юм бэ гэж Назрид Миннесотагийн. Би бол хэдэж Назридыг хамгийн ашигтай тоглогч байна гэж юусэн зүүдлээчгүй явсан. Энийг хараад Миннесотаг Портландд ягаад 2 хожигдсан бэ гэдгийг нь ойлгосон тэгэл. За өнгөрсөн 7 хоногийн Team of the Week миний хувьд бол 5 байр гэсэн 2 баг байсан тийм. Хэнийг нөгөөх нь юу вэ? Pistons байсан шүү дээ. Би бол Houston нэрлэмээр байна. Үнэхээр гоё байна. Ime Udoka энэ багийнхаа учрыг үнэхээр гоё олж байна. Houston Rockets-тэй хинч плей-офф тарахыг хүсэхгүй байх энэ үлрэлт бол. Өрнө конференцээс. Яг плей-оффт орвол шүү дээ. Одоо ингээ харах юм бол орох асуудалгүй бүрийн хэмжээний баг гэж харагдаж байна. Зөв шингүүний тоглож байгаа минутаар юмнууд дээр би бас жоохон шүмжилж ирсэн. Одоо тэр асуудал шийдэгдсэн байна лээ. Шингүүн бол янзтай байгаа. Van Fleet Green хоёр бол яг орон гарan.
Тэгээ сэлгээний ийсэн Амин Томпс хоёрыг бол үнэхээр бүр магтахгүй байхын арга алга. Жабари Смит бол яг тоглолтынхоо бас нөгөө дараагийн хөвсөл рүү очигүй л байна. Жабари Смит дахиад нэг хөвсөл хийгээд одоо илүү сайн тоглож болчих юм бол ч Хьюстон ч бүр балааг нь авах юм шүү дээ. Стивен Адамс иргэд ирсэн байгаа. Стивен Адамсын тэр хувцалгаараа өгж байгаа бас энерги бол эерэг байгаа нь ойлгомжтой. Хьюстон гоё юм. Өнгөрсөн 7 хоногийн шилдэг баг миний хувьд бол нэрлэхээс арга бол байсангүй гэж. За ингээд эдгийнхаа ранк таамт төсөн та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Маргааш бүтэн сарын базаа юм. NBA-гийн өнгөрсөн сарыг би баазна. Өнгөрсөн 7 хоногт ерөөс ямар ч базаа хийгээгүй учраас та бүхэн өөр ширтээ үлдсэн. Sorry. Тийм учраас бүтэн сарыг баазаж NBA-ийнхаа шагналууд дээр ерөнхийдөө ярина. Ямар багуудын юу нь болсонгүй, ямар шилжилт хөдөлгөөн 8 минут дээр юу хэн хожив, рукинер юу болж байна. Эхний 2-7 хоног рукинер сугарсан. Сүүлийн 2-7 хоног рукинер балалж шүү. Далтон Кнект өнөөдөр яаваа. Ярих юм амар их байна. Өнгөрсөн 7 хоног, өнгөрсөн 1 сарын хугацаанд NBA бол яг бэртгэлэмтлэгийн саар мэдээнүүд зөндөө байсан ч гэсэн ярих сэдвүүд маш ихтэй юм. 1 сар болж өнгөрлөө. Тэгээ одоо 2 дахь сар маань маргаашаас албан ёсоор эхлэх гэж байна. Тэгээд маргаашийнхаа бүгдээрээ сарын базаа гаргая гэдэг болцъя. Гадаас бүгдээрэнд баярлалаа. Сабадараараа, лайкадараараа бүгдээрэнд баярлалаа. Тэгээд дахиад хэлье. Санал нэгдэхгүй үед дээр санал нэгдъя гэж. Эдис ранк week 4 байлаа.